Эцэс төгсгөлгүй мэт хөврөх зам. Хүмүүний амьдралын урсгалыг эрхгүй бодогдуулна. Номынхоо сурвалжлах ажлаар энэ их гүрэнд ажиллаж амьдарч буй эгэл жирийн олон арван монголчуудтай уулзсан учирч явхад төрлөх сайхан эх орноо хайрлан дээдлэх үзэл сэтгэл зүрхийг ямагт догтлуулж байлаа. Намрын дунд сарын нүдгүй нөтөн шамаргаар нүдийн олон ирэхлээр би баярлал хөөрөлгүй яваад одоо тэгэл одоо нулимс гажил суугаад морч гисэн одоо нөтгөргөө төмүүлээд гүйдэг гэдэг тэр ген миний надад бас байд юм байна. Миний ажиллаж байгаа United Airlines бол дэлхийн хамгийн том airline болсон. Би нүтгэтээ авчиж юмсан гэж бодмоор юм зөндөө таар. Наадан бол бүтэн өдрийн үйл ажиллагаа болдог учраас энэ байсан гар марчин 7 хоног юм мэддэг ингээ шуугдсан байгаа. одоо яаралтай 8 байна. 2 хоногийн дараа юм болох нь өөрөөр хэлбэл салхины нүзүүрийг залхахад аг хоолоо даргасан боржгны бортол мөн бүгдийг нь л давж чадсан даа бахарч байна. ер нь бол харьцангуй их азтай байсан. Бас Америкийн Profitos гэдэг агентлагтай хамтарч бас ажилладаг. Ядардаг байсан уу? Гайгүй тэгэл шантраал сайн хоолмол идэв. Миний бахархал бол одоо миний сайхан хамт олон л байна да. Одоо ингэж Сайн дураараа ажилладаг. Хүний нутагтаа хоёрыг харсан чинь их гоё байх шүү. Наран гаруй их чигээ би хайрлаж явдаг. Шобод нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шодогнох бицхэн үсэ газар үзүүлэхээр явсан. Шобод нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шодогнох бицхэн үсэ газар үзүүлэхээр явсан. Одоо би бол гэртэл тэр урлагийг л одоо сурсалдаг. Дастаа гэрэлээс бас асуух юм байна. Бөөндөж асууж авах бодоод нөхөрдөг цагийнхаа цагаараа хам сайхан зоолгонд. Яа 16 манай хүү 16 та манай охин 13 та. Үлдчихэд байгаа Америк үлдчихэд. Тий. Буцаж ирсэн хайрмэ. Тэгээд төөрцөн явж байгаад хайчгаа мэдэхгүй хаяа руу яваад орчихсон. Одоо тэрний бичсэн бичлэг их нанд. Одоо зулсар дүү маань тэн дээр хөмөдөөд ингээд бүх юм болж исэн. Тийм л одоо зоргоор тэгэл заста болгондоо л гэж бодож ирсэн. Ад жаргал сайхан бүхнийг хүсэн ярил. Berkeley-гийн Robot Envy гэдэг студ бичүүлсэн. Бараг 5-6 сар л бичүүлсэн дээ. Бизнес байгуулж исэн найз нөхдөсөө асуусан. Тэд нар бас их тусалсан. компани байгуулад яваад байхад ер нь яад юм бол бас Одоо тэгээд бүр ам бүл маань нэмэгдээд бид нар тавлаа болцсон. Хүүхдүүдэд боловсруулаад олон ийм ээж аав нар байгаа. 10 жил ингэж монголчуудаа хамтарч ин байраа гэдэг нутагт амьдарсан үеж яа. шүн ундахта зааст маргааш яг тийм шүл хийхин шүү да тэгж ингийн шүү. Бэлээс намхан уул гэдэг ном бичгэмсэн гэж л хүсэжсэн юм. Надаас илүү миний хань чинь хамгийн их олон нийтийн ажилтнаа л та. Өөртөө ад жаргалыг мэдрээл явдаг. Тэг амиал аваад өчл болоо гэл охин хөвгттэй. Хүүгээ бол чам шиг л ийм хүнд их оронд чинь татгатж байгаа гэдэг. Ээж хоёр минь бас олон жил өмөрхөн болсон. Амьдын хэн орчлон анх төлцөн нутаг амин хайртай нууранда идэшин дасан аргагүй. Ижил сүргээ сан тасран эргэн хургах хүрсэ эргээд ирнэ гэж аргацаар өмнөг зорин одлоо. Шобод нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шодогнох бицхэн үсэ газар үзүүлэхээр явсан. Шобод нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шодогнох бицхэн үсэ газар үзүүлэхээр явсан. Хэлийн чандад амьдарч байгаа олон мянган эх орон нэгтнүүдийн маань төлөөлөл болсон Америк дахь монголчууд номын зочдоос танилцуулж тэдний ажил амьдралын тухай өгүүлсэн цоврал нэвтрүүлгийн бид 2013 оны 2 дугаар сараас эхлэн та бүхэнд хүрэхээр бэлтэж байна. Газар үзүүлэхээр явсан.